Сайн байцгаана уу? Байглаа байна. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бүгдээрээ гэрц хийж яг юу вэ? За мөн одоо бидний тарих, ухамсар, энергийн төлөв байдалтай хэрхэн холбоотой талаар ярилцах болно. За тэгэхээр бидний тарих бол ерөөсөө л бие махбодын нэг хэсэг биш. Энэ бол ерөөсөө цахилгаан энерги ялгаруулж, долгион үүсгэж өөр төвчний ухамсарыг бий болгодог тийм гайхалтай систем байдаг. За энэхүү долгион маань хэр их хэлбэлцэж байна гэдгийг хэмжих нэг чинь бол ерөөсөө гэрц байдаг гэсэн. За жишээлх юм бол нэг зүйл 10 гэрцийн татамжтай байна гэдэг нь секундэд 10 удаа хэлбэлцэж байна гэсэн. За тэгээд энэхүү ойлголт нь зөвхөн одоо физикийн салбарт төдийгүй тарих судлал мэд бясалгал одоо ховны ухаан ч гэсэн маш их өргөн хэрэглэгддэг. За тэгэхээр дараах одоо долгионы төрлүүд маань тархины долгионы төрлүүд байж идэг. Нэгдүгээр гэх юм бол дельта. Энэ маань 0.5-аас 4 гэрцийн давтамжтай. Энэ маань гүн нойр болон ухамсаргүй байдлын төлөв байдалтай байдаг. За дараачих нь тета буюу 4-өөс 8 гэрцийн давтамжтай зүү төсөөлөл дотоод аяллалын төлөв байдалтай. Дараачих нь альфа буюу 8-аас 13 гэрцийн давтамжтай. Энэ маань бидний тайвшрал, анхааралтай амралт зэргийн төлөв байдалтай байдаг. За дараачих нь бета буюу 13-аас 30 гэрцийн давтамжтай. Энэ маань бодох, анхаарах гэх мэт төлөв байдалтай. За дараач нь болохоор гамма буюу 30-аас 100 тэгээд цаашлаад явна гэсэн. Тэгээд энэ нь болохоор гүн ойлголт, төвлөрүүл, гэгэрлийн одоо төлөв байдалд байна гэсэн. За тэгвэл йогийн одоо философи биднийг юу гэж авч үздэг вэ гэхээр одоо бидний ухамсар, амьдралын энергитэй прана нь болохоор мөн л бас татамжтай долгион гэж үздэг. Одоо жишээлх юм бол таны дотор маш тийм тайван амгалан байх үед энэ маань альфа долгион давмгаалдаг гэж үзнэ. За тэгээ гүн бяцлаглалын үед ерөнхийдөө тета болон гамма долгион идэвхждэг. Тэгээд йогийн одоо гэгэрэлд хүрсэн багш нарын одоо тархинд одоо маш тийм өндөр гэрцийн гамма долгион давмгаалж байсан нь бол маш олон судалгаагаар тийм баталгаажсан мэлээ, тогтоогдсон мэлээ. За тэгээд зарим энергийн одоо практикт болохоор дараах давтамжуудыг ерөнхийдөө онцолж үздэг. Нэгдүгээр гэх юм бол 396 герц энэ нь болохоор айдас гэмшлийг задлах. За 528 герцийн давтамж нь болохоор хайр идэгрэлийн одоо сэрэх. 639 герцийн давтамж нь болохоор харилцаа болон ойлголт. За 963 герцийн болохоор хамгийн өндөр буюу бурхны ухамсар болон гэгэрэл хүрэх гэх мэт давтамжуудыг бол гих мэт одоо ойлголтыг хэлдэг. Тэгээд энэ йога ухаанд эдгээр нь яг шинжлэх ухаан биш ч гэсэндээ одоо бясалгал, дуу аваа, мантра, дотоод анхаарлаар болохоор ухамсарын хэлбэлцлийг одоо өөрчилж олно гэдэгт ерөнхийдөө тулгуурладаг гэсэн. За тэгээд хэрхэн та ингээд ухамсарын давтамжаа өсгөх вэ гэхээр хамгийн шилдэг бол арга бол нэгдүгээр бясалгал байж байдаг. Яагаад тэгэхээр бясалгал хийх тусам бидний энэ төр тета гамма долгион бол маш их өндөр идэвхжиж байдаг. За дараач нь болохоор байгальд гарах байж болно. Энэ үед болохоор альфа долгион бол маш их нэмэгддэг. За мөн дуу аваа энэ маань болохоор одоо давтамжинд уялдаж одоо тархины тэм долгионыг өөрчилдөг. За дараач нь болохоор өшөөгөл, хайр, уучлал, эдгээр мэдрэмжүүд нь болохоор бас хамгийн өндөр тэм энерги бүхий хэлбэлцлийг үүсгэж идэг гэсэн. За жишээлх юм бол хэрэв та ингээд цөрөг бодол, уур, стресстэй тий айцтай байх юм бол таны одоо давтамж бол маш тийм нам давтамжид байдаг. Тэгээд энэ нь болохоор бүр ингээд маш тийм нам ухамсар одоо маш доогуур ухамсартай байна л гэсэн үг. За харин одоо таны бие ухамсар одоо төвлөрөл маань одоо тий төвлөрөл тавцсан хайрын байдалтай, талархалтай, аз жаргалтай байх юм бол энэ үедээ та хамгийн өндөр одоо долгион давтамжуудыг ялгаруулдаг гэсэн. Тэгэхээр энэ үед ингээд манифест хийх юм бол таны дээр манифест бол бараг 100% биелдэг. Энийг бол би өөрийнхөө амьдрал дээр бол зөндөө олон жишээн дээр харж байсан. Тэгэхээр та өөрийнхөө одоо ингээд давтамжийг өндөр одоо давтамжинд байлгах юм бол одоо таны амьдрал тэгээ таны зуршил ингээд таны хүсэл гэх мэт маш эерэг зүйлийг бол та өөртөө дандаа татнаа гэсэн. Тэгэхээр эндээс ингээд бид нар харж байхад гэрц нь ерөөсөө зүгээр нэг физикийн хэмжигдэх юм биш те. Энэ болохоор бидний одоо тарих, бодол, мэдрэмж, ухамсарын төлөв байдал, энергийн хэлбэлцлийг одоо илэрхийлж байгаа тийм амьд хэмжүүрэл гэж ойлгоно гэсэн. Тэгэхээр хэрэв та бүхэн өөрсдийн одоо ухамсарыг дээшлүүлэхийг хүсэх юм бол одоо миний хэлсэн дараа
тэр төрний аргуудыг туршид үзээрэй. Байгальд гарахтай бэлтгэл хийх, эсвэл өнөр гэрцэн давтамжтай хөгжим сонсох. За хин нэг одоо өршөөж, хайрлаж, уучлалт амьдарч байгаарэ гэж та бүхэнд хэлж уриалъя. За ингээд дараач байгаа бичлэгээр та бүхэнтэйгээ илүү сонирхолтой мэдээлэлээр уулзна гэдэгт итгэлтэй байна. За хэрвээ та хүсэх юм бол манай сувгийг subscribe дарж дэмжээрэй. Баярлалаа, баяртай.